Дархуул аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсрал 2032 хөтөлбөрт туссан боловсролын үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарыг тогтвор суурьшилтай ажилуулах, багшийн орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээсгүй орон сууц хөтөлбөрийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд багш нар 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөргүй орон сууцаар хангагдсанаар хуримтлал бий болгож өөрсдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг хуримтлуулах боломж бүрдэх юм а. Өнөөдөр хөтөлбөрийн дараагийн ээлжид ерөнхий боловсролын сургуульд 1-ээс 10 жилийн хугацаанд ажиллаж буй 10 залуу багш гэр бүлүүд хамрагдахаар батламжаа гартаалаа. За өнөөдрийн сонгогдсон бас 10 гэр бүл багш нар маань энэ түрээсгүй орон сууц хөтөлбөрт ямар нэгэн байрны түрээс төлбөргүйгээр ашиглалтын зарлалаа өгөөд 2 жилийн хугацаанд суух бололцоо олдно. За бид нар энийгээр юу хэлж байгаа вэ гэхээр багш нар маань ялангуяа залуу гэр бүл багш нар маань энэ хугацаанд цалингаа хоримтлуулж түрээс өгдөг мөнгөө хоримтлуулж цаашдаа 2 жилийн дараа орон сууцны ямар нэгэн урьдчилгаа болгох эсвэл гэр ороод хашаа башин авах энэ боломжийг нь бүрдүүлээсэй гэж харж байгаа. Мэдээж хязгааргүй хэрэгцээ байгаа. Гэхдээ бидэрт байгаа болцоо нөөцөндөө тулгуурлаж энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа гэсэн үг. За мөн яг үүнтэй адил оны өмнө бид нар 15 багшид бас орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийг олгосон. За энэ хөтөлбөрөө бас үргэлжлүүлэн энэ жил бас хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. За цаашдаа боловсролын газартай хамтарч ярилцсны үндсэн дээр хямд өртөгтэй орон сууцыг боловсролын газар маань сонгон шалруулалтаа хийгээд өөрсдөө гүйцэтгэгчээ сонгон шалруулах юм бол бид нар аймагаас газар олголтыг хийж багш нартай бас хямд үнэтэй орон сууц барих энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болно. За манай ам бүл дөрөв. Тэгээ манай нөхөр маань болохоор 31 дугаар сургууль Бие тамирын багш мэргэжлэр ажилладаг. Би болохоор оюуны ирээдүйд Монгол Уран зохиолын багш мэргэжлэр ажилладаг. Тэгээ ер нь бол аймгийн засаг даргын санаачлаар ийм хөтөлбөр зохион байгуулж маш их баяртай байна. Дэвсдэгдэл маш өндөр байна. Бидний хувьд бол хэрэгцээ шаардлага маш өндөр байгаа учраас энэ цаг үед нэг 2 жил түрээсгүй орон сууцд хамрагдах болсондоо маш их баяртай байна. За би боловсролын салбарт 11 хичээлдээ ажиллаж байна. Одоогоор 18 дугаар сургуульд багийн багшаар ажиллаж байгаа. За энэ боловсрол 32 түрээсгүй орон сууц хөтөлбөрт хамрагдсанд маш их баяртай байна. За энэ Дархуул аймгийн засаг даргын тамирын газар болон 18 дугаар сургуулийнхаа удирдлагууд мөн майц захиралтай маш их баярлснаа илэрхийлье. Англи хэлний багшаар 7 дахь жилдээ ажиллаж байна. Голтой аймгаас шилжиж ирсэн. За манайх 7 ам бүлтэй 5 хүүхэдтэй. Боловсролын салбарт нийгмийн асуудлыг дэмжиж багш нартай маш том боломж олгож байгаа Дархуул аймгийн засаг дарга болгон удирдах албан тушаалтнуудад маш их талархаж байна. Энэ боломжийг ашиглаад бид 20 жилийн хугацаанд өөрсдийн гэсэн хөрөн мөнгөө хуримтлалтай болж цаашид өөрийн гэсэн орон байртай болох хүсэл мөрөөдөл минь биелнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхний ажил өндрөөс өндөр амжилт хүсье. Өнгөрсөн оны 12 дугаар сард аймгийн засаг даргын санаачилгаар 15 багш гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөгийн батламжийг мөн гардуул өгсөн. Дархуул аймаг 2032 хөтөлбөрөөр дамжуулан боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг дэмжих ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр байна.